За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхдугаар чуулган хуралдахад энэ их хурал дээр маш тийм гэгээлэг том зүйлүүд яригдсан. Шинэ 30 жил сонгодог парламент одоо ерөөсөө энэ хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын ил шалгалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлээд өгнө гэсэн. Гэтэл харамсалтай нь бид нар бол одоо ерөөсөө ээлжид чуулган эхлээгүй байхад л энэ ээлжид бус дээрээ ерөөсөө юм зарчимгүй асуудлууд хийгээд эхэллээ. Баасан гарагт санал хураагдсан байсан. Одоо тэр саяны явдаг төслийн өрөөний мэдэгдэл бөгөөд төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэрт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачлагч буюу засгийн газарт буцаах тухай санал хураалт явагдсан. 57-51-ийн харьцаатайгаар их хурал шийдвэрээ гаргацсан байсан. За тэгэхэд араас нь аль нэг бүлгэн завсарлага аваад тэгээд гормын санал гэж ийм зүйлээр их хурлын одоо энэ санал хураалтыг хүчингүй болгоно гэдэг энэ жишгийг цаашид ингэ тогтоож болохгүй. Тэгэхээр их хурлын даргаас хүсэх байна. Одоо энэ ээлжид бус чуулган завсрал нь намрын чуулган эхлэхээс өмнө энэ техникийн асуудлуудаа бүгднгийн нийцлээд дахиж одоо ийм техникийн асуудал гарлаа төхөөрөмж ажилласангүй барьсангүй ийм асуудалтай ерөөсөө дахиж бид нар санал хураалт хиймээргүй байна. Сая бол одоо бид нар бол их л тийм болчимгүй зүйл хийж ийн л да. Тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд бол ийм парламент дээр бол асуудалтай хуудуутай зүйлүүд нэлээд гарсан. Тухайлах юм бол бас хууль зөрчөөд 2024 оны 6 дугаар сард төсвийн гүйцэтгэл хэлцэх ёстой байтал одоо тухайн үеийн парламент сонгуульдаа тэр төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэж амжаагүй. За тэгээд өнөөдөр одоо бас тэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж ирж байгаад энэ төсвийн гүйцэтгэлийг хэлцэх гэж байна. За тэгээд тэр төсвийн гүйцэтгэлийг одоо өнөөдөр хэлцэх юм шиг байна. Гэтэ материалт нь бол одоо өнөө өглөөл ирж байна. Тэгээ яаж ингэж бүхэлд нь нэг жилийн төсвийн гүйцэтгэлийг яаж ганцхан өдрийн дотор тэр материалтай танилцаад хэлцэх юм бэ? Ингэж одоо парламентын хяналт шалгалтын үүргийг ингэж гурилдаж ингэж одоо нэр төдий болгож байгаа явдал бол бас болохгүй маа. Тэгэхээр энэ төсвийн гүйцэтгэлийн асуудлыг бол одоо мэдгүй жоохон цаг нартай байнгын хорон дээр ч тэр чуулган дээр ч тэр гишүүдийн материалтайгаа танилцаад тэгээд энэ гүйцэтгэлийг хэлцэхгүй бол ингэж бол явж болохгүй гэсэн ийм байр суурьтай байна. Тэгээд одоо их хурлын дарга энэ дээр бас анхаарахгүй бол бид анханасаа энэ парламентыг ингэж ажлыг нь эхлүүлэх юм бол цаашдаа нэр хүндгүй болно. За тэгэхээр энэ дээр ийм байр суурьтай байна. За Монгол Ардын намын бүлэг хил ам дагуулад байсан одоо олон нийтийн дэмжлэг бөгөөд одоо бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч гэсэндээ хил ам дагуулад байсан одоо тендерийн тухай хууль болон төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн төслүүдээ бол татаж авсан. За энэ дээр бас одоо өнөөдөр бид нар дагалдах дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд бас нэг юм хувийн хвшилд юм хөнгөлтүүд олох тухай хуулийн төслийг хэлцэж байгаа. За тэрийг бол одоо баг огт хилцүүлэггүйгээр ингээд батлаад явчих юм шиг байна. Тэгэхээр одоо жишээл татврын тухай хуулийг бас ингэж бид нар хөнгөн хуймгаа хэлцэж болохгүй. Үйл ажиллагааны хөтөлбөр за төсвийн тодтгол энэ дагалдах хуулиуд энэ төр гээд одоо ер нь сая бол ерөөсөө олигтой асуудлуудыг бид нар тогтож харж чадсангүй. За тэгээд энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн хөнгөлөлттэй холбоотойгоор бас хэд хэдэн асуудлууд бол байна. Нэмэлт 1 минутаа авчдгоо. За нэмэлт 1 минут. Энэ татврын хөнгөлт үзүүлэх тухайд холбоотой асуудал дээр болохоор ямар асуудал байна вэ гэхлээр ерөөсөө аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын 1% хүртэлх татврын хөнгөлтийг тодорхой одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд дээр өгнөгдсөн байж байгаа. Тэгэхээр ингээд томоохон бас компаниуд татвараас зайлсхийх зорилгоор бас хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулаад ч юм уу ингээд ийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд татврын хөнгөлт идэх боломж бас нээчихэж байгаа маа. Тэгэхээр ингээд энэ бас татврын хөнгөлт идэх асуудлууд дээр болохоор жишээл төрийн өөрийнх нь заавал хийх ёстой одоо жишээл орон нутагт сургууль цэцэрлэг барих ч гэдэг юм уу тэр асуудлууд нь бас орцсон байгаа маа. Тэгээ Монголын төр одоо энэ үзүүлэх ёстой үйлчлэгээ үзүүлэхгүй юм одоо яахлаараа одоо ингээд
хувийн хвшилд бас иймэрхүү асуудал дээр хөнгөлт үзүүлэх гээд байгаа юм бэ гэдэг ийм асуудал юм. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой энэ хуулийн төслөө бас татаад авчаасаа гэж одоо засгийн газраас хүсэх байна. Яагаад вэ гэхээр ийм одоо богино хугацаанд за жаргалан гишүүний асуултанд сангийн амнаас хэн хариулах байгаа вэ? Татврын бодлогын газрын дарга Тэлбэн хариулна. За тэрнээс өмнө би бас жаргалан гишүүн улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал хүндсэн учраас хариулъя гэж бодож байна. За нэгдүгээрт засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг нэн яралтай гормоор хэлэлцэх хэсэг асуудал чуулганы хуралдаан дээр орж ирж гишүүд санал өгч нэн яралтаар хэлэлцэе гэж шийдвэрлсэн учраас хэлэлцэж явж байгаа. Тэгэхээр гишүүд өөрсдөө нэгдүгээрт нэн яралтай хэлэлцэе гэж шийдчихэд одоо бидэнд унших танилцах цаг хугацаа хангалттай өгсөнгүй гэж зүйлийг ярьж байгаа нь нэгдүгээр зохимжгүй асуудал болно. За хоёрдугаарт техникийн асуудал гэж техникэд буруугаа өгөөд бид бас яриад байгаа. Санал хураалтын үйл ажиллагаанд гишүүд оролцохдоо техниктэйгээ харьцах тэр харьцаа алдагдаад байна. Зарим нь хоцорч кнопоо дарж гин, зарим нь төрүүлж дарж гин, програм уншаагүй байхад нь үйлдэл хийж байгаагаас болоод техник гацж байгаа юм. Тэгэхээр гишүүд энэ харьцдаг горим нь докторжоод ирэхээр техникийн саатал ахиж гарахгүй нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Тэгэхээр гишүүд бас энэ дээр өөрсөндөө анхаарлаа хандуулад ажиллах зүйтэй байх гэж бодож байна. За 3 дугаарт төрийн худалдаа авах үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг засгийн газраас өргөн барьсан. Уг өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор улсын их хурлын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Монгол Ардын намын бүлэг завсарлага авч хуралдаад засгийн газарт уг төслийг буцаахан зөвтэй гэсэн шийдвэрийг гаргаснаа өчигдөр бас чуулганы хуралдааны ихэн танилцуулж ирсэн. Тэгэхээр эдгээр асуудлуудыг бүгдээрээ бас зөв талаас нь ойлгож харъя. За ингээд Тэлмэн дарга татврын бодлогын асуудлаар хариулт өгье. Сангийн амны татврын бодлогын газрын дарга Тэлмэн жаргалан гишүүний асуултанд хариулъя. За төсвийн тодтолтой уялдуулаад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр өргөн барьж байгаатай уялдуулаад шин сэргэлтийн бодлого гээд хөгжлийн бодлогын баримтчуудтай уялдаад бол татврын хөнгөлтийн залтууд оруулж ирсэн. Үүний зорилго нь хувийн хвшил, нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, төрийн ачааллыг хуваалцаж хөрөнгө оруулж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэсэн ийм агуулгатай. За ингэхдээ бол жаргалан гишүүний санаа зовж байгаа энэ харилцан хамааралтай этгээд дээр дамжуул татвраас зайлсхийх асуудлыг бол бид нар хаах зохицуултыг бол оруулсан. За 22-ийн 9 дээр бол энэ хөнгөлтийг эдлэхэд хэд хэдэн нөхцөл байгаа. Нэгдүгээрт тухайн хөрөнгө оруулалт нь өөрөө илэгдэл тооцсон үндсэн хөрөнгө байх хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг юм зөвлөх үйлчлэг юм уу бичиг баримтын зардал байж болохгүй. Хоёрдугаарт нь харилцан хамааралгүй бусад этгээд олгосон гэж байгаа. Тэгэхээр энд харилцан хамааралгүй бусад этгээд олгож байгаа гэдэг бол татврын зорилгоор бол татвар бууруулах зорилгоор бол энэ хандивын энэ хөнгөлтийг эдлэхээс бол хаасан залтууд байгаа. За дараагийн асуудал нь бол төр өөрөө хийх ёстой ажлыг хувийн хвшил хийх төнгөлт үзүүлж байгаа нь буруу байна гэдэг. За амьдрал дээр бол ийм жишээ бол олон байдаг. Жишээлх юм бол одоо хавдрын эмнэлэгч байт юм уу? Их нэлгсэн эмнэлэгт бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой анги танхимыг засч хандвалах хөрөнгө оруулалт хийх гэх мэт амьдрал дээр ийм олон ажил байдаг. Төр мэдээж энэ бүх асуудлыг төсвийнхээ өрөнгөөр бол хийх төсвийн бол хязгаарлалтай байдаг. Тэгэхээр энэ нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг хувийн хвшил хийхэд татврын тодорхой хэмжээний дэмжлэг байж иж энэ улс орны өмнөлж байгаа энэ нийгмийн шижтэй үйл ажиллагаа хүртээмжийг үл нэмэгдүүлнэ. Энэ дээр бол татврын дэмжлэгийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх зүйтэй гэсэн ийм бодлогоор бол энэ хуулийн төсөл орж ирсэн байгаа. Баярлалаа. Жаргалан гишүүн тодруулах уу? Төсвийн байнгын орон дарга. За ажлын хэсгийн дарга Даваасран гишүүн нэмж хариулъя. Яг жаргалан гишүүний хэлээд бас үндсэлтэй. Яг л энэ 10 жилээр болгож өөрчилж байгаа шүү дээ. 10 жилээр болгож өөрчилж байгаа. Тэгээд юу цоорхоо гарчихгүй гэдэг юм болгоомжл бол бас байсан. Ажлын хэсгээр бид нилээ ярьсан. Ер нь бол би одоо бас дахиад гүйцэн боловсруулах чиглэл аваад зарим нэг залтууд дээр ч эргэж харъя гэж бодож байгаа. Тухайлх юм бол халамжийн чиглэлийн одоо хөрөнгө оруулалт хийх юм бол энд болохоор одоо энэ нөгөө ашгаас нь орлогын 1% татврыг бууруулахаар байгаа. Гэтэл өмнө бас 6 сард гарсан хуулиар татвард ногдох орлогоос нь бас бууруулахаар байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд давхарцсан юм хийх үгүй юу гэдэг дээр бас эргэлзээд байна.
Хоёр татврын хөнгөлт авчих гэдэг байхгүй. Мөн виртуал үсэд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологийн компани өмнө бас татвар ногдох орлогоос бас хасагдахаар байгаа. Одоо ингээд ашигасаа бас хасагдахаар ингээд хоёр татвар